Архин донтогсдын дийлэнх олонх нь боловсрал мэрэгжилтэй эрхэлсэн ажилтай хүмүүс байдаг байна. Мөн хүүсийн хувьд эрэгтэйчүүд давмгайсан байдаг ч эмэгтэй хүн архины хамааралд илүү гүн ордог гэж наркологийн эмнэлгийн эмч хэллээ. Тэд стресс бухимдаа тайлах зорилгоор согтууруулах хундаа хэрэглэсээр эцэстээ архинд донтогч болдог. Сүүлийн үед архины хамааралтай болсон иргэдийн нас залуужиж 20-30 насны эд хийж бүтээх насны залуучууд архинд донтох болжээ. Энэ нь залуу согтууруулах хундаа хэрэглэвэл стресс бухимдал арилан тайвширдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой гинэ. Мэргэжлийн эмчийн хэлснээр согтууруулах хундаа хэрэглэсний дараа тайвшрах биш, харин ч сэтгэл санааны гутралын шинж тэмдэг илэрдэг байна. Наркологийн эмнэлэг иргэдийн хэвтэн эмчлүүлэх хүсэлтийн дагуу эрүүл мэндийн даатгал төлсөн эсхийг харгалзан өвчтнүүдэд хүлээн авдаг учраас орон гэргүй архинд гүн донтсон иргэдийг хүлээн авах боломжгүй байдаг байна. Архины хамаарлаас гарахад дор хаяж 4-5 жил эмчлүүлэх шаардлагатай юм байна. Манайхан болохоор арх угаас стресс тайлагдана, сайхан тайван болно гэсэн сандаг баг. Яг үннийг хэлэхэд стресс тайлагддаг. Арх уусны маргааш бүр сэтгэл готрол үүсчихдээ. Сэтгэл готрол үүсээд бүр дордно. Нэгдүгээр, хоёрдугаар тэр пиавгаад одоо өнөөрөө гэртээ харих танаас арайд ганц пиавууч ганц одоо тийм ээ ганц гүрш пиавуучаа тэгээ сайхан стрессээс сайхан амарна, сайхан нойрон дуунтна гэж яг боловч өнөөдөр хэрэглэн маргааш хэрэглэн нөгөөдөр хэрэглэн энэ айжмдаа нөгөө тасал болоод дондох юм хэрэг болж. Стрессийг тайлах хэд хэдэн арга энэ олон арга байл дээ. Тэгээд тэд дундаа амьсгалын тасгалууд байна. Амьсгалын тасгалууд бол хамгийн одоо гарын дор амьсгалын тасгалууд л одоо юу гарын дорх юу стресс тайлах хамгийн гарын дорх арга бол амьсгалын тасгалууд байна. Тэгээд одоо гүүх байна, алхах байна, тийм ээ. Хэмбит аргууд юм байна л да. Тухайн хүн өөрийнх нь боломжоор тэгээд нөгөө спортоор хичээллэх бол бүр стресс тайлах бүрэн боломжтой. Цагаан сар шинэ жил гэх мэт тэмдэглэлт баярын дараа хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарах иргэдийн тоо эрс ихсдэг байна. Өвчтнүүдийг 7-оос 14 хоног хэвтүүлээд гаргадаг. Эмнэлэг 50 ортой ч одоогийн байдлаар 54 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Эмнэлэг шинэ байранд орвол илүү олон хүнийг хүлээн авах чимчлэх боломжтой болох юм а.